За орой минь Ганган подкастын 10 дахь дугаар эхэлж байна. За өмнөх дугаараараа бид нэр ардчилсан намын 35 жилийн ой зориулаад дугаар бэлтгэсэн байгаа. Намын баяр их хурал үндэсний бодлогын хуралдаанууд болоод өнгөрсөн тийм. Тэгээд миний нэг ажигласан зүйл ихлээр нөгөө подкастын ихэнх хэлч өмнөх подкастынхаа дүгнэлт болгоод сая намын их хурлыг ингээд сошиалор үзээ сууж идэл манай намын дарга гараад илтгэл тавьж юм л та. Тэгээд тэр илтгэлийн гол санаа нь юу вэ гэхээр 2028 онд төгжрөл байхгүй бол утаа байхгүй бол нэг иргэнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $10,000 болно. Одоо эн чинь манай ардчилсан намын мөрийн хөтөлбөр илүү альсвал ардын намын мөрийн хөтөлбөрийг манай намын баярын хурал дээр хилээд байна уу би бас ойлгосонгүй л дээ чи дотор нэс юм. Тэр манай намын даргыг тавих ёстой илтгэл юм уу? Үгүй л тэр ардын намын дэд дарга тавиад байгаа юм уу? Би бас ойлгоогүй. 28 он гэхэд утаа төгжрөл хоёроос яг энэ байгаа засгийн газар салж харагдаач. Хант. Нэг тийм энэ талаар ойлоо бас дахиад нэг тухтай яриа те дараагийн подкаст дээр. За тэгэхээр 10 дахь дугаар дээр бид хоёр ярилцж байгаад одоо улсын хурлын хаврын чуулганаар татврын багц хуулиуд өөрчлөгдөх юм байна. Чухал нэг жирэгдээ санал авч байна. За нийтийн өргөдөл гомдлын системд одоо 100,000 хүн гарын үсэг зураад хувь хүний орлогын албан татврыг 10% байсныг 1% болтол бууруулахыг 100,000 хүн дэмжсэн. За тэрийн их хурал хүлээж аваад одоо байнга орооныхоо хилцүүлэг рүү шилжүүлж байна. Тэгэхээр яг энэ үед одоо хоёлаа татвар ярьснаас зүг болоо гэж бодож байна. Тэгэхээр татвар гэж одоо юу вэ? За нэгдүгürt татвар бол зайлшгүй. За энэтэй бол бүх одоо ард түмээрээ эвлэрэх ёстой. Төрхөн үнэн, өгөхөн үнэн, татвар төлөх үнэн. А гэхдээ тэр татварыг цуглуулж байгаа зорилго нь юу вэ гэхээр ерөөсөө улсын төсөв бүрдүүлж байгаа. За тэгэхээр татвар улсын төсөв хоёрын зорилго нэг байх. А улсын төсөв ямар зорилготой вэ гэхээр хуучны ойлголтоор бол батлан хамгаалах, цэрэг цагдаа, шүүх, эрүүл мэнд боловсрал гэдэг нь одоо энэ төрийн байгууллагуудыг ажилуулах, цалингийн тавих, дэд бүтцэн гэдэг нэг орчин үеийн ардчлалын шинэ ойлголтоор сүүлийн 20-30 жил бол яаж юм гэхээр ард түмний ахуй амжиргаа буюу өрхийн орлого нэмэгдүүлэх. Өрхийн орлого улсын төсөвтэй холбоотой. Тийм, улсын төсөвтэй байна. Хоёр дахь нь бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого нэмэгдэх. Тэгэхээр 12-оос 16 онд ардчлалын засаглаж исэн үеэс улсын төсөв буюу татвар штэ 5 дахин өссөн гэсэн үг. А тэгэх юм бол одоо иргэд юу гэж бодох ёстой гэвэл миний өрхийн орлого 5 дахин нэмэгдсэн үү? Энэ татвар хурамжийг авснаар. Тэрийг менежментээ зарцуулж шít. Амун дээрээс мэд бизнесийн орлого 5 дахин нэмэгдсэн үг. Тийм л зүйлийг харах ёстой л доо. Тэгээ ер нь ингээд төсвийг маань хараад байхад үүний цаана нэгэн төсөв ингээд бүрдсэн бол түүнийг яаж зарцуулж байгаа юм бэ гэдэг. Төсвийн хэмжээ гэдэг асуудал гарч ирж байгаа. Манай улсад бол дотоодын бүтээгдэхүүнд төсвийн эзэлж байгаа хувь нэг 30%-аас байнга давж байна. 30%-аас байнга давж байна. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын яг хөгжил рүүгээ орсон үеийг харъя л да. Жишээ нь Америкийн нэгдсэн улс одоо оргил хөгжлийн үед 80-90 оны үед улсын дотоодын бүтээгдэхүүнийхээ 12%-ыг төсөвтөө төвлөрүүлж исэн байна. Энэ 12%-ийнхаа 8%-ийг нь дэд бүтцтэй зарцуулж исэн. Тэгэхээр тэд нар 12%, манайх 30%. Гэтэл тэд нар дэлхийн өндөр хөгжиж исэн орн манайх юусоо хөгжиж чадахгүй байна. Эндээс бол тухайн татварыг аваад их баг гэхгүйгээр юунд зарцуулж байна? Зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж чадж гинэ гэдэг асуудал логикоор уран гарч байна. За энэ бол татварын ерөнхий суурь ойлголт. Ерөнхий ойлголт тийм. За тэгээд татвар яригээд нөгөө гадны улсуудын татварын хувь хэмжээнүүдийг бас судалж үзлээ л дээ. Тэгэхээр одоо манай хувь хүний орлогын албан татвар 10% байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 10% чинь бас өндөр үү бага уу гэд үзтэл манайхаас өндөр татвартай улсууд зөндөө. Тэгэхдээ тэр улсууд яадаг вэ гэхээр одоо татвараа сайн дураараа төлчөөд тэрнийхээ төлсөн хэмжээндээ төрийнхөө үйлчлэгийг авч чаддаг. Одоо хангалттай гэсэн. Манай Монголд бол эсэргээрээ яагаад вэ гэхээр татвар ч өндөр байна. За одоо хамаалга 10% татварыг төллөө. Гэхдээ тэрнийхээ хэмжээнд төрийн үйлчлэгийг авч чаддгүй бид нэ. Одоо сургууль, соёл, эмнэлэг, домлог, дахиад 50 амьдрах орчин гэдэг ийм асуудлууд үүсэж байгаа хөөх. Тэгэхээр энэ төрийн үйлчлэгийг хангалттай авч чадахгүй улсад учраас иргэд ч өөрөө бухимдалтай. Тэгэхээр 10-га 1 хүртэл буулгаа гэж 100,000 хүн гараж сурч байгаа. Зүг шүү дээ. Хүмүүс нь эрүүл мэндийн татвар төлж байгаа бол яагаад солонгос руу явж имжлүүлээд байгаа юм? Тэ? Хүмүүс нь энэ цагдаа шүүхтэй татвар өгж байгаа юм бол яагаад энэ авилгалт
нь юм өндөр байгаад байгаа. А хүмүүс тэр боловсролын систем дээр татвар өгж байгаа юм бол ягаад хүүхдийнхаа ерөнхий боловсролын сургуульд санаа зовоо бухимдаад байгаа юм. Дээд сургуультай. Тэгээ энэ яг асуудлууд урган гараад ирэнгүүт энэ татвартай холбогдлолтой мундаг дүгнэлт өгсөн Харвард их сургуулийн эрдэмтэн энэ Роберт Носберг гэж хүн байна. Энэ хүн бол ингэж хэлсэн байна. Татвар та төлөөд хариуд нь үйлчилгээгээ хангалттай авч чадахгүй бол энэ бол боолын хөдөлмөр. Боолын хөдөлмөр. Энэ бол албадан хөдөлмөр гэж хэлсэн байна. За тэгэнгүүт энэ тухай ерөөсөө сүүлийн 19 дугаар зуунаас хойш дэлхий ярьж эхэлсэн байна. Ганц энэ биш. 20 дугаар зууны нэрт эрдэмтэн Фридрих Хайкийн боолчлогдох зам буюу Road of the Seldom гэж бод алдартай 20 дугаар зууны бүтээл. Энэ бүтээл бол бүр ингэж байгаа юм. Ерөөсөө ингэж энэ татвар чинь яагаад боолын систем болгодог юм? Нэгдүгээрт нь татвар авж байгаа мөртлөнгөө татварын мөнгөөр амьдралыг чинь сайхан болгоно гэж сонгуулийн юм амлчаад сонгуулийн дараа нөгөө татварын мөнгийг шал өөр авилгалын зам руу шилжүүлж эхэлдэг. Усын төсвийг те. А хоёр дахь нь за татвар аваад ямар ч гэснийг үйлчлэгээ байна. Тэр үндсэн суурь үйлчлэгээ чанарын хувьд огт сайжрахгүй болоод эхэлж байгаа. Энэ бол ингээл нөө татвараар дамжаал ард түмнийг боолчлох зам руу явж байгаа. Тийм учраас эндээс бол одоо би хатуу дүгнэлтээ хэлье. Монгол бол татварын системээр төсвөн бүрэлдэж иргэдийнхээ хөдөлмөрийг боолчилдог орон мөн юм аа. За боолчлолын хөдөлмөр тий. Одоо тийм нэр томьёо гарч штэ. Тэгэхээр одоо Монголд ингээд татвартай холбоотой ингээд сая судлаад үзэхлээр ганц иргэд чинь бухимдалтай байгаа юм биш тийм үү? Аж ахуйн нэгжүүд чинь хүртэл бухимдалтай шүү. Нөөтөө бууруул тий. Дахиад маш олон аж ахуйн нэгжүүд одоо энэ ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэл өндөр нөөтийнхөө татварыг дийлэхгүй тий. Маш олон аж ахуйн нэгжүүд дампуурж байна. Зарим аж ахуйн нэгжүүд нөгөө нэрээ авчаад үйлчлэгийг эрхэлж чаддаг. Үйл ажиллагааыг нээж чаддаг. Нөгөө татварын дарамтаас болоод. Тэгэхээр одоо нөгөө боолчлогдоод байгаа татварын дарамт асар өндөр байгаа ч ерөөсөө одоо энэ статистик судалгаануудаас бүгднгээс нь харагдаж байна л да тий. Одоо тэгэхээр энэ Монгол улс чи хичнээн төрлийн татвар байгаа тий. Одоо яг бид бүгдийн амьдралыг маань одоо там болгож байгаа гэж хэлэх үү, боолчлохоо гэж хэлэх үү, яг 30 төрлийн татвар байна. Энэ 30 төрлийн татварыг штэ хамгийн сүүп нь одоо улс төрийн намууд сонгуульд орох болгондоо танд хүндрэл өчүүлж байгаа татварыг бууруулна гэж хэлдэг. За тэгвэл иргэдтэй хамаатай хэдхэн татварыг хоёлаа яриад үзье л та. За эхнийх нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Огт буугаагүй. За дараа нь нэмэн хүртлийн албан татвар, нөөт, худалдаанд татвар огт буураагүй. Дараа нь хувь хүний орлогын албан татвар огт буураагүй. Энэ нийслэл хотын татвар өсөд байгаа 1%-аас 2%. За хамгийн сүүлд нь энэ автомашины төлбөр хураамж, автоцом ашигласны төлбөр бүр 5 дахин өссөн. 5 дахин өссөн. Одоо автомашин ашиглаж байгаа бүх хүмүүс төлбөр нэрийн дорхол татвар гэсэн үг шүү дээ. Ингээл татаал авчиж байгаа. А тэгэд ингэснээрээ үр дүн сайн гарч ийнэ үгүй байх. Одоо тэгэхээр чинь Монгол улсад одоо 30 төрлийн татвар байна шүү дээ тий. Одоо сая чи бол 5-ын л нэрлэж ард түмний бол бүгднийг мэддэг тий. Дахиад дээрээс нөгөө цахилгааны үн мөнөө яриул одоо бүрдэж байгаа тий. Би энэ одоо энэ 30 төрлийн татвар сарын чамаас нэг асуулт байгаа. Одоо энэ хүн болгонд хамаатай хувь хүний орлогын албан татвар шүү дээ. Энэ юу нэг ингээд юу болоод нэмэгдчихв. Энтэй холбогдлолтой тоогч байгаа. Тий. Нөгөө хувь хүний орлогын албан татвар. За одоо энийг ингээд хүн болгон л одоо мэдж байгаа тий. Сар болгон цалин авдаг хүн сар болгон татвар төлдөг. За яах вэ гэхээр одоо энгийн жишээлээ 2 сая төгрөгийн татвартай хүн за нийгмийн даатгалын шимтгэлд 250 мянган төгрөгөөр тушаана сар болгон. За хүн амын хувь хүний орлогын албан татвар гээд 10% тушаана. 10% буюу 177 мянган төгрөг тушааж. За тэгэхээр 2 сая төгрөгийн цалинтай хүн яадгүй гэхээр сар болгон улстай 393 мянган төгрөг тушааж байгаа. 393 мянга. Тэгэхээр энийг ингээд жилд нь 12 сараар аваад үзвэл нэг 5 сая төгрөг. Одоо сарын 2 сая төгрөгийн цалинтай хүн жилд улсад 5 сая төгрөгийн татвар шимтгэл өгч байна гэсэн үг. За хамаалага одоо ингээд 5 сая төгрөг өгчтiin байж. Одоо татвар матвар байх хэрэгтэй тий шимтгэл байх хэрэгтэй. Одоо тэгэхээр нэг асуулт гарч ирнэ. За 5 сая төгрөгийнхөө үйлчлэгийг бид нэр төрөөс авч чадж байгаа. Чадахгүй байх шүү. Одоо энд ийм учраас л нөгөө ард иргэд чинь бухимдаад байгаа байхгүй. Авдгаа авчаад хийдгээ хийлдэг. Тийм. Тэгэхээр одоо энэ татвар энэ шимтгэлийг л бууруулах хэрэгтэй тийм үү? Ерөөсөө тийм. Яг на татвартай ч холбогдуулаад нэмэн хүртлийн албан татвар гэдэг одоо бид бүгдийн амьдрал дээр өдөр болгон худалдаа хийх болгонд гарч ирдэг нөөт тийм.
Тэгээ нөөцтэй холбогдлолтой бас иргэдийн бохирдол гарын үсэг цугларсан байна. Энэний өмнө нэг жижигхэн товчил хэлгээд 12-аас 16 оны үед шинжлэлийн засгийн газар би дахиад алдсан намайг ярих гэдэг юм л да. Тэр үед энэ далд эдийн засаг гэдэг нийгмийн цаана бүгсэн гулгай дэрмийн үүр урхай байна. Энийг багасгахын тулд нөөтийн 10% татврын 2% буцаа олгоё гэдэг шийдвэр гаргасан. Урамшууллын систем. Урамшууллын системээр. За ингээд хүн болгон гар утсаа гаргаад QR код уншуулаад нөөтийнхөө 2%-ыг сар болгон аваад. За энэ дээр нь бүр нэмэлт суглаа гаргаж өгсөн. За суглаан дээр асуудал байсан. Зарим дарга нар нөөцтэйгээ суглуулаад. Тэгээ энэ бол ингээд корреляцгээ засаад. Ингэснээр нөгөө татвар төлөгчдийн гол нь манай татвар төлөгчдийн чинь суур бааз нэмэгдээд. Яг өнөөдөр тухайн үед нөөтийн 2% уншуулснаас 5 дахин илүү нөөтийн татвар нэмэгдсэн байна. За ингээд 5 дахин нөөтийн татвар нэмэгдлээ гэд бас баярлах болоогүй. Яг гэвэл ихэр энэ 2%-ийг 2% буцаа олголтыг 5% болгоё гэдэг бизнес эрхлэгчид иргэдийн хүсэл цаанаасаа гарч ирж байна. За ингээд энэ дуу хоолойгоо хүргэх гэж 2023 онд оюун эрдэнэ засгийн газар тэргүүлж байхад улсын хурлд 10 сард нь 100 мянган хүн гарын үсэг зураад хүсэлтийн өргөн байсан. Нөөтийн урамшууллын 2%-ийг 5% болгоё гэдэг. Гэтэл нөгөө цаасыг аваад шууд өмхөрүүлээ хайчих чам. Дуугараа мартцсан. Энэ бол огт хилцэхгүй. Энэ бол ерөөсөө иргэдийнхаа дуу хоолойг засгийн газар огт сонсохгүй байгаагийн маш том одоо мессеж их хурал гоё. Тий. Гэхдээ эндээс гараад сөрөг үр дагаврууд гарна шүү дээ. Дахиад иргэдийн дуу хоолойг сонсохгүй бол. Тий. Одоо тэгэхээр яах вэ гэхээр нөгөө аж ахуй нэгж ард иргэд чинь ингээд саналаа өгж штэ. Одоо энэ татварч өндөр байна буулгая гэдэг. Нөгөөх нь огт хилцэхгүй хийчих штэ. За энийг ингээд тоохгүй хаяхлаар одоо нөгөө далд эдийн засаг руу шилжиж байгаа. Нийгэм өөрөө тэрэндээ тасан зохицож байгаа. Яаж тасан зохицох вэ гэхээр татвараас цухтаах хэлбэрүүд гарч байна. За одоо энгийн жишээ зах дээрээс очиод худалдаа авалт тэгэхээр нөөтийн баримтаа авч чаддгүй. За одоо энэ парламент буюу их хурл ордон дотор хууль баталж байгаа тийм үү? Тий. Ордноос ингээд нэг 100 алхам хөрөхгүй дотор хоолнд орно те. Альсвал бараа худалдаж авахад одоо сүүлдээ юу гэж асуудаг болсон гэхээр одоо нууц шүү дээ. Та ингээд нөөтөө хасуулаад тооцооноосоо 5% хөнгөлүүлэх гэж. Одоо эн чинь жирийн үзэгдэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөөт чинь дарамт болоод байгаа байхгүй. Энэ дарамтнаас ангиж ирэхин тулд одоо ингээд өөр зам хайж эхэлж байгаа нийгэмч. Тий. Тэгэхээр энийгээ дагаад нөгөө далд эдийн засгийн ойлголт чинь далд эдийн засгч улам томорч байна гэсэн үг. Гэр хандлага би бүр хардаад байгаа юм. Наадвал чинь штэ далд эдийн засгийг байлгах сүүдрийн эдийн засгийг штэ өргөжүүлэх бүр сонирхол байгаад байна. Авилгалын юм уу, хээлх хавлын юм мөнгө угаах уу? Яг тэгэхээр одоо ингээд энэ чи статистик тоо гараад байгаа байхгүй юу? За манай статистикийн газраас бол 4 жил тутам судалгаа гаргаад манай дотоодын нийт бүтээгдэхүүний 20% чинь далд эдийн засаг байна гэж хэлээд байгаа. За Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим дотоодын бүтээгдэхүүний дотор 21%-тай тэнцэх хэмжээний далд эдийн засаг байна гэдэг. Гэтэл олон улсын байгууллага 30%-д нь тэнцэх далд эдийн засаг байна гэдэг. За манай нийт дотоодын бүтээгдэхүүнийг нэг 70 орчим их найд гэж үзэх юм бол эн чинь 15-аас 21-2 хэмжээний их найдын далд эдийн засаг байна. Тийм. Энэ дээр чинь нөгөө гэмт хэрэг, санхүүгийн гэмт хэрэг, авилгал те маш олон зүйлсүүд үүрэлж бий болно. Гэтэл нөөтийн буцаа олголтын 2%-ийг 5% болгочихвол нэг бол 10%-ийг 6-7% болгоо бууруулах юм бол тэр далд эдийн засаг руу чинь дайр хамгийн том дайралт энэ. Хүн болгоны худалдаа авалт болгоноос бид нар дайрч нийгмээ эрүүлжүүлнэ гэдэг. Тэр энийг ингээ халбаар хүсэхгүй доошоо дараад байна. Тэр далд эдийн засгийг контролдох хүсэл байна гэж л хардаж байна. За өөр эрүүл тайлбар бол байхгүй. Тийм бол би ярьж байгаа сэдвтэйгээ холбогдуулаад зөрүүлээч юм асуулт асууя. 100 мянган хүн бодтойгоор гарын үсгээ зурлаа. Нөөтийн буцаа олголтын 2%-ийг 5% болгоё гэдэг. Энэ яг бодтойгоор боломжтой юу? Одоо эн чинь 2023 оны 10 сард болсон процесс шүү дээ. За яг 24 оны төсөв үедээ л хоёул үзэн дээрс 25 онд хэд боллоо те. Тэгэхээр би бол боломжтой гэж хариулна. Зүгээр ирэх баригч нь хүсэхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхлээр одоо сангийн сайд нь гарч ирэл өстой боломжгүй те. Төсвийн орлого тасран хөндөрнө гэж асуудал. Тэгэхдээ бид нэр жил болгоны төсвийг харгахаар өргөө ашиггүй хөрөнгө оруулалтууд маш их байдаг. Одоо жишээлбэл тэр яг өнөөдрийн байдал жишээлбэл одоо бид нэр хиймэл дагуулах хөөрөх хэрэгтэй юу? Хэрэмбийн хувьд. Одоо яг тэрийг хөрөхгүй бол Монгол улс яг яаж хэвтэн те. Тэгэхээр дахиад одоо энэ
дөнгөж өчигдөр болж байгаа процесс food festival гэдэг одоо талбай дээрээ те. Заавал плов идэх. Тий 1.6 тэрбум 600 сая те. Дахиад тэр сэлбийг одоо сая юу болгоо хийчих баг ингээд шорон болгоо хийцэн мэл сэлбийн хэдэн тэрбум юм. Тэгэхээр ингээд ийм олон маш олон өргөө зардлуудыг хэмнээд тэр нөөтийн 10-ыг 5 болгох бүрэн боломжтой. Гол нь эрх өргөчд төсөхгүй. Тийм байна. Хүсэл эрмэлзэл хэрэгтэй байна тий. Эхний нэг жил магадгүй ингээд тасалдал үүсч магадгүй шүү дээ. 10-ыг 5 болгохлоо. Энэ нь яг хөөхлөөр түрүүний нөгөө миний хэлдэг татвараас цухтаагаад шүү дээ. Бодтой нөөтийн баримт өгөхгүй байна. Эсвэл тооцоо нөөтөө асуулаад 5% асуулаад аваа гэж. Одоо эдгээр чи ингээд 10 биш 5 болчихлоор ч хүнчтэй гэж гоохгүй дээ. Тий. Тэг нөөтөө төлөөлөё шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө бааз суурь чинь нэмэгдээд буцаад орлого чинь хангалттай нэмэгдэх болов гэсэн тооцоо. Тэгэхээр ийм бизнесмен иргэдийн амьдралаар нь тэдний амьдралыг харах зовлон зүтгүүрийн тэдний зовлон зүтгүүр шиг мэдрэхийн тулд төрцөг гэж байгаад шүү дээ. Тэр хүмүүсийн дуу хоолойноос хитрхи холдоод надад бүр юм сонирхолтой хоёр жишээ толгойд орж ирээд Америкийн нэгдсэн улсын жишээ. Иргэдийн дуу хоолойг яаж сонсдог талаар. 1948 онд Америкийн нэгдсэн улсад Флорида мужийн бизнес эрхлэгч Dallas Hostel гэдэг хүн одоо tax free day гэж freedom day гэж гаргасан байна. Tea party day гэдэг. Тэгээ энэ такс төлдөг өдөр. Такс төлдөг баяр тэмдэглэдэг. Ер нь гол зорилго юу гэхээр миний төлсөн татварыг төр засаг чи яаж юунд ашиглаад байна гэдэг дээр гомдол гарахгүй юу. Тэгээ энэ өөрөө ингээ Америкт хөдөлгөөн болж явсаар байгаа. Төр засаг нь энийгээ дэмжиж хүлээж аваад 1971 онд Tax Foundation гэдэг байгууллага байгуулсан. Энэ Tax Foundation байгууллага бол ерөөсөө жилийн нэг өдөр Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгийг төр засаг хэрхэн үр ашиггүй үрж байгаа талаар хилцэж гомдол гаргадаг. Тэгээ Tea Party-га хэлдэг. Тэгээ тэд нар бол ингээ ард иргэд татвар төлөгчд нүгэ хэлээд нь шүү дээ. Гэтэл яг нөгөө талд нь манай Монголд татвар төлөгчдийн өдөр гэдэг. За тэр нь бол чи татвараа төлсөн төр засагт өгсөн гохноо гэд төв талбай дээр харж ивэл нэг юм тайцдаг нэг юм юутай микрофонтой. Тэгээ тэрэн дээр манай төр засгийн дарганаар татварын дарганаар бүгдээрээ зогсоод за одоо ингээ манай шилдэг татвар төлсөн хүмүүсгээ хэлдэг. Тэгээ нэг коммунист суртал. Нөгөөх нь иргэдийн дуу хоолой болж байгаа суртал. Гэтэл татвар төлөгчдийн өдөр тайзан дээр гарч ирж байгаа даргын үг биш. 100 мянган гарын үсэг цуглуулад нөөтийн буцаа ололтыг нэмэгдүүлэе гэж байгаа үг бол жинхэнэ ард түмэн бизнес эрхлэгчдийн үг байгаа байхгүй юу? Энэ дээр ерөөсөө манай энэ нийгмийн хөгжлийн, соёлын, боловсролын, хүмүүсийн тэгээ ерөөсөө асар том зөрөө байна л гэж хараад. Маш том ялгаа байна. Маш том ялгаа байна. За одоо тэгэхээр хоёулаа ингээд хувийн орлогын албан татвар нөөт гэд хоёр талаас нь ярьлаа шүү дээ. Одоо манай ард иргэдийн мэддэг одоо энэ татварын хууль хилцэгт энэ хоёрыг заавал хөндөх хоёр хуулийн талаар ярьлаа тийм үү. Одоо дахиад бас нөгөө дарамт болж байгаа нэг шимтгэл байна. Татвар яаж өөр энийг одоо заавал татвартай холбож ярихгүй болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэл. Аяг зөв. За нийгмийн даатгалын шимтгэл бол одоо ингээд уг үндс нь бол одоо нийгмийн итгэлцэлтэй хамтын одоо хариуцлага байх хэрэгтэй мөн үү. Тэгтэл одоо манад яаж хувирсан? Сар болгон бид нэр ингээд нийгмийн итгэлцэлгээд төрдөө итгэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд нь шүү дээ. За сар болгон одоо түрүүн би хэлсэн 2 сая төгрөгийн цалинтай хүн бол одоо ажилт нь өөрөө 250 мянга. Тухайн ажилтны компани 230 мянга. Ингээ 2 сая төгрөгийн цалинтай хүн бол 480 мянган төгрөг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа байхгүй. За тэгэхээр сар болгон 480 мянган төгрөг төлчөөд бид нэр тэрнтэй тохирсон үйлчилгээгээ бас авч чадж байна. Тэтгэврийг яах вэ? Тий. Дахиад эмнэлгийн үйлчилгээ нь яадаг вэ, те? Ингээд энэ тогтолцоо ч өөрөө бас ингээд дахиад болохоо хэлсэн. Тэгээ энэ юусо дампуу систем манайд. Тэгээ баг нийгмийн даатгалын шимтгэл гэж энэ тэтгэврийн мөнгийг одоо 30 жил гарантай хэдэн дарга нар гарынхаа салаагаар идлээ уулаа. Улсын төсвийн зарлагт ч нөхлөө ингээ алингийн аваад одоо нэг юм зайл гол төрөлд орох гэдэг нэгэдэж штэ. Тэр хүн төрөлхтнийг авч үзэхээр нь ямар улсыг аз жаргалтай орн гэдгийг иргэд нь ямар улсыг одоо их сэм сайхан хөгжилтэй орн гэдгийг бэ гэдэг олон асуулга явуулж л дээ. GDP гэдгээр хэмжиж байна. Аз жаргалын индексээр хэмжиж байна. Сүүл үед PPP гэдэг шинэ ойлголтууд гарч байна. Гэтэ ер нь нэгцнийг дүүлэлтэнд хүрсэн байна. Ахмадууд нь аз жаргалтай, ахмадууд нь тэтгэр өндөртэй орныг ерөөсөө л одоо тийм маш сайхан хөгжилтэй, сайн сайхан орн гэж үзнэ гэж.
За залуунаас л угаасаа л өөрөө сайн сайх хэд байх юм шүү дээ. Бэрхийг туулсан ч тэр нь дурсамж болдог. Гэтэл манай Монголд яаж юм гэхээр насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Наан л өгчихгүй бол тэтгэвртэй хүрнэ. Тэ авж байгаа тэтгэврийн шүс шиг 5-600 мянга сая гаруй төгрөгийн дотор дийлинг. Тэгээд цагаан сар болно тэрний өмнө ахмадуудад нэг урамшуул гэж өгнө. Хэдэн километрээр нөгөө төрийн банкны гадаа ахмадууд нь 70-тай, 80-тай эрттэй хөгжүүлэн ойчролцсон. Ойлон дуулаад 2 хоног 3 хоног гадаа ойчрлуулж нэг 100-д 200 мянган төгрөг өгдөг. Гэхдээ ийм орныг одоо яаж улс шиг улс гэж хэлхий. Тийм ингээд систем нэвдэрсэн. Тийм ээ. За дээрээс нэмээд яаж юм хэр би нийгмийн даатгалын шимтгэл татвараа төлж болно. Гадны улсынхын чинь ингээд сонголттой. Хувийн нийгмийн даатгалын санд хөнгөд хөрөнгө оруулалтын сан болоод миний мөнгө үржээд би тэтгэврт гарахад миний мөнгө өшөө олон хэмжээний ингээд үржигдсэн байдаг. Гэтэл манайд би тушаангууд инфляцаар нөгөөтх нь шүрсээр байгаад миний мөнгийг бүр баг болгочдөг. Тэтгэвэр авлаа, дэлгүүр орлоо юм худалдаж авах чадамж байхгүй. Өсгөн битгээл. Ингээд Монголын хөгжчүүлийг харахаар гэр гэдэг шоронд байдаг. Гадаадын хөгжчүүлийг харахаар аялал гэдэг деважинд байдаг. Кредит карта уншуулж яваад идэг. Тэр энэ нийгмийн даатгалын тогтолцооч болохгүй. Дахиад нийгмийн даатгалын шимтгэлд өгж байгаа миний мөнгө хөрөнгө оруулалтын сан болоод үржигтээ дүүрч ядад цуглуулсан жоохон мөнгө маань үр хүүхдэд маань очтгоо. Тэр маань. За дээрээс мэд нөгөө дахиад тэтгэврийн насыг өндөрсгөө яваад идэг. Тэгээ ингээд бодоод үзэхээр манай нийгмийн даатгалын шимтгэл бол үнэндээ бол иргэдийнхаа төлөө биш ээ. Ийм хүнд хэцүүл. За тэгээ бараг л итгэлцэл гэж чи их мундаг гоё онлын үг хэллээ. Яг амьдрал дээр бол эн чинь албан хураамжтай байгаа шүү дээ. Шууд авчиж сонголт. Одоо тэгээд яг хөө манай Монголд ийм өндөр байгаа юм уу гэж судалгаа харлаа л да. Тэгсэн чинь одоо Герман жишээлбэл 40% бараг төлдөг гэж байгаа байхгүй. Тэгвэл тэрэндээ таарсан үйлчлэгийг авдаг. Одоо Германы эрүүл мэндийн тогтолцоо тий. Дараа нь тэтгэврт гараад яадаг вэ? Герман өгч одоо Монголд аялал явждаг шүү дээ. Одоо чиний хэлдгэр нэг аялалтаа зарцуулаад тий. Синга. За Сингад яадаг вэ гэсэн чинь одоо чиний ярьдаг нэг төрөлжүүлэх хэрэгтэй тий. 37% төлдөг гэдэг аахгүй тэтгэврийн санда. Өндөр төлж байна. Өндөр төлж. Тэгтээ сонголттой. Одоо орон сууцны урьдчилан хийж байна. Чи ингээд тэтгэврт гартлаа амьд байгаад тэгээд тэтгэврт гараад мөнгө авна гэхгүй юм байна. Орон сууцны урьдчилгаанд зарцуулж болж байна. Эрүүл мэндэд зарцуулж болж байна. Тэгээд тэтгэврт гаргахад чи хангалттай хэмжээний тэтгэврийн тогтоож өгдөг. Тэгэхээр одоо бид нар бас ийм нэг тогтолцоо ярих болоод байна шүү дээ. Тий. Одоо ардчилсан нийгэмтэй зах зээлийн эдийн засаг сонгосон сонголт байх үгүй юу? Би одоо ингээл нийгмийн даатгалын шимтгэлгээ төлөө яваад байх юм уу? Бусад одоо даатгалын компаниудад төлөөд чиний хэлдгээр мөнгөө харивжуулаад өндөр тэтгэвэр тогтоолох үгүй юу? Чамайг хувь хэмжээ ярьсан чи яг одоо тий яг л үнэн зөв юм ярьж байна. Тэгээ хувь хэмжээ ярьсан чи надад тэр хувь хэмжээ сандралаа л да. Одоо энэ оюун эрдэнэ засгийн газрын нөхдүүд төр сангийн сайд мэдэн тэгж тайлбар хийхдээ тэгж одоо солиордог байхгүй. Ингээд хувь процент бодохоор манай энэ хувь чинь дэлхийн хувьас бага штэ. Манай татвар ер нь бага, бид нар ингээ бага хувь авдаг гэдэг. Хөөе. Өөрийн чинь хэлж байгаа бага байж болох юм. Энэ иргэдийн чинь орлого тийм өндөр юм уу? Бага жоохон юмнаас нь авчаад тэр хэдэн мянган доллараар нь орлого өгдөг газрууд 37% өгсөн ч яадгийг үлдсэн нь. Дахиад на төгрөгийнхаа доллартай ханшаар импортын бараа авах юм бол бүр тэтгэвч өрөхгүй. Тэгээ байгаа жоохон юмнаас нь хувслаад байгаагаа мэдэхгүй нэг цалин буулгаж юм шиг тэгж ярьдаг. Одоо тэгээд бас сүүлийн үед ингээ сошиалаар айгүй их шүүмжил явж байгаа шүү дээ. Ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөд байгаа шүү дээ. Тэрийг одоо яах ёстой вэ? Ажил олгогч тэтгэврт гарах уу гэдээ асуудал байлаа л дээ. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой бас дахиад энэ татварын хуультай адилхан юу ажлын хэсэг гараа явж байгаа юм лээ. Одоо манай их хурлын гишүүн төвшин биш үү? Төвшин болоо одоо санаачлаа те. Хуучин болоо одоо бид нар ингээд бүтэн цалингаас авдаггүй тийм үү? Одоо ингээд нэмэлт цалин, хоолны мөнгө, унааны мөнгө энтрээс нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлдөг байсан. 2008-9 оноос хойш одоо ингээд бүгднгээс нь авдаг болчихдог байхгүй. Тэгэхээр маш зөв хуулийн төсөл санаачлаад явж байгаа байлаа манай төвшин гişin. Жишээл тийм байлаа тийм. За одоо тэгэхээр яриагаа жоохон өндөрлөсгийгээд дүгнэлт хэсэлгүй орох уу? Тийм. За надад бол ерөөсөө ганцхан дүгнэлт байна. За. Дүгнэлт чи гэхүү бас давхар шийдэл байна. За. 2024 оны Улсын их хурлын сонгуулиар Монгол ардын нам, ардчилсан нам, хүн нам гуруула амласан. Бүх төрлийн татвар хураамжийг бууруулна гэж. За 30 төрлийн татвар хураамж
иргэдийн амьдралыг боолчилж байна. За улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр гэдэг бол иргэний нийгмийн гэрээ гэсэн үг. Тэд нар мөрийн хөтөлбөрөөр хэвлүүлээд сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд тавилаа, аудитд шалгууллаа, тэгээ шууд гэрээ байгуулад байгаа хоёр талаар. Иргэдэд гэрээний өртөө. Гэтэл эдгээр татвараа бууруулахгүй. 30 төрлийн татварыг бууруулах албагүй. Гэхдээ хамгийн ихний ээлжинд иргэдийн нуруунд дээр үүрээд байгаа нэмэн өртгийн албан татвар. Нөт. Хувь хүний орлогын албан татвар. Нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэсэн энэ дөрвөн татварыг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхээ амлалтын үүрэг болгож 50% бууруулаа. Бууруулахгүй бол ардчилсан нам энэ засгаас гарна гэж манай нам мэдэгдэх ёстой. Манай намын дарга тэгж мэдэгдэх ёстой. Энэ бол бидний амлалт. Тэрнээс биш ардын намын мөрийн хөтөлбөрийг уншихгүй. За тий. Тэгэхээр яг л адилхан дүгнэлтэнд хүрч ийн л да. Одоо нэгэнд инфляц тийм үү? 9-с 10% байна. Долларын ханш одоо 3560 хүрсэн. Одоо ийм нөхцөлд одоо төсөвдөр бид нэр ингээд цалин нэмэх боломж байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр ингээд өндөр үнийн өсөлт энэ инфляцтай холбоотой ингээд нөгөө мөнгө чийдэгдэт байна тийм үү? Цалин чийдэгдэт. Тэгэхээр ганц л боломж байгаа байхгүй. Тэр үний гар дээр мөнгө тавих. За жишээлбэл хоёлаа одоо нөгөө подкастын турш ярьсан 2 сая төгрөгийн цалинтай хүн сар болгон 393 мянган төгрөг улсад тушаагаад байна шүү дээ. 390 нийгмийн даатгалын шимтгэл хувь хүний орлогын албан татвар. Тэгэхээр одоо чиний хэлгээр 50% бууруулъя. Тэгэхээр 200 мянган төгрөг гар дээр нь үлдэнэ гэсэн. Тэгжиж одоо ард иргэдийн нөгөө ахуй амжиргаан дээр ийм бодит дэмжлэг үзүүлэхгүй бол өөр одоо боломж байхгүй шүү дээ. Яагаад болгож чадах вэ? Яг зөв. Яагаад наадах чинь бууруулахгүй байна вэ гэвэл шүү дээ. Иргэдийн гар дээр үлдэж байгаа 200 мянган төгрөг иргэн хүндээ ямар их мөнгө вэ гэдгийг мэдрэх мэдрэмжгүй болтлоо байцсан байна. Улсын төсвөөс хулгай хийж язарсан дарга нар ирэх хүрээд байгаа учраас тэрийг юм ч нэ тоохгүй баг. Амьдралаас тасарсан байна. За нөгөө талдаа бас аж ахуй нэгжид яах вэ? Орон зай гарна тийм үү? Одоо нөгөө ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж шít мөнгө. Дахиад нөөтгэд 10% байна шүү дээ. Нөөт чи 10% бол 5 болно. 2 дахин татвар нь буу. Дахиад ажил олгогчоос нийгмийн даатгал төлж байгаа тэр чин дахиад буу. За тэр мөнгөөр яах вэ? Тэр мөнгөөр чин цалингаа нэмж болно. Шинэ техник технологи авч болно. Аж ахуй нэгжийнхаа түрээсийг төлнө, бараа материалаа татна. Тэгэхээр ингээд одоо энэ татварыг бууруулж бид нэр одоо хувь хүн болон аж ахуй нэгжид бодит ийм боломж үүсгэх гэдэг байна. Хөгжүүлэх нь яах вэ? Дампууруулахыг зогсооё. Эхний ээлжинд уснаас гараад нэг ганцхан гүнзгий амьсгаа аваад. Энэ боломжийг л өгмөр байна. Тэгээ одоо ингээд нөгөө өмнөх 10 хэдэн сая ингээд хэдэн судалгаа харж байхдаа одоо энэ 10 хэдэн жилийн өмнө 20 жилийн өмнө ямар байсан одоо яг хэвэн. Яасан гэхээр энэ Монголын татвар төлөгчдийн одоо энэ бүтцээр наваад үзэхлээр татвар төлөгч нь халамж авдаг хэсгээс цөөхөн болж байгаа. Тэгэхээр тэр цөөх хэрэгшээ хамгаалах. Энэ нийгэм чи ингээд халамж авдаг л болчиход байна шүү дээ. Тэгэхээр ингээд татвар төлөгчдийн төлөө бид нар ингээд дуурч явах, тэмцэж явах, тэдний хаяр хашийг хамгаалж явах хэрэгтэй. Яг чиний над үгийг чинь сонссон чинь нөгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннедигийн илтгэл байдаг шүү дээ. Яг тэр ингээ Монгол хувилбар дээр авчвал өнөөдөр бид нар татвар төлж байгаа цөөхөө хамгаалахгүй бол маргааш бид нар халамж авж байгаа олонхоо дийлэхгүй алуулна шүү. Ийм л усуулж байна. Яг л тэр хэлснээр нь л явж байгаа юм байна тий. За өнөөдрийнхэн подкастыг өндөрлөө. За өнөөдөр Ганган подкастын 10 дахь дугаар. Бас бид тэр нэлээд хөдөлмөр хийж 10 дугаарыг ард гарлаа. Энэ удаагийн сэдэв маань нийгмийн суур сэдэв болох татвар түүнийг тойрсон Монгол дээр байгаа бодит проблемууд, дэлхийн нийтийг яаж байгаа ямар шийдлүүд гарах ёстой юм а гэдэг талаар ярилцлаа. Ингээ 10 дугаартай хамт байсан та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Ганган подкастын дараагийн дугаараар уулзцгаая.